За энэ аппарат болох төр зэрэг ерөөсөө хүний биеийн цуслах хорыг тайлна. Одоо энд байгаа энэ бүлийн усанд зис 75 сэлээ бий. За ингээд энэ гарт нь бариулсан энэ юм бол анод, энэ хүн бол өөрөө катод. Тэгээ энэгээр энэ хүний цуснд хорыг тайлна. За одоо энд би тог өглөө юм. За ингээд одоо яг энэ 20 минут те энэ хүчлийг би 5 дээр тавилаа. Одоо энэний уруулаар одоо энэ хүний цуснд хор одоо жишээл холестерин одоо тэр хүн юу идэж уудаг тос те шүү арх уудаг, тамхи татдаг тийм ээ. Одоо бид нар хамгийн наазах нь гэтэл юу ядаг штэ. Бид нар амьсгалж байгаа агаар хүртэл ямар аваа утаа тийм ээ. Энэ бүгд одоо энэ усанд цэвэрлэгдээд гарч ирнэ. За энэ гэхэд нэг хүний тэр нөгөө хордлого тайлах авсан детоксоос авсан энэ хүний эхний өдрийн одоо нөгөө энэ хор байгаа юм. Тэр нь юу ихтер зэрэг доотлолтой энэ доогуур нь хар байна уу тийм ээ. Энэ бол нэлээд гүн архитын хордлоготой хүн байна. Тийм. За тэгвэл дараагийн өдөр нь болох тэр нөгөө хүний чинь нөгөө архиных нь хор нь арай гайгүй тийм цайвар дуу ногоон өнгөтэй болцсон байгаа биз тийм ээ. Ингэж 2 өдөр ерөөсөө энэ бол энэ хүний 2 өдрийн л одоо юм шүү дээ. Тэгэхэд 2 ондоо байгаа биз. Нөгөө тэр доотлын гүн харна энэ арай цайварлуу ногоом шаргалдуу болцсон байгаа биз тийм ээ. Жишээлбэл одоо бид нар зүгээр ийм уугаа толгой хөдлөхөд ийм уудаг тийм ээ. Ийм уудаг цитрамон ч юм аналгийн ч юм уудаг. Тэгвэл тэр ийм маань яадаг вэ тэр бид нар уугаад тэр үедээ тарих толгой намцсан ч гэсэн одоо бидний ходоодыг илгийг очиж одоо гэмтэж идэг. Тэгвэл энэ аппарат яах вэ тэр өөр ямар ч эргэнтэнд одоо ямар ч буруу нөлөө байхгүй зөвхөн одоо өвчтөе эргэтэн олж оншилж эмчилдгээр давуу талтай. Ямар ч тийм хими юм бид нар уухгүй зөвхөн хөлийн уулын одоо эдэрхтний цэгээрэл үйлчлэгдэж байгаа. Та ямар эмчилгээ хийлгэж байгаа вэ? Эмчилгээ ямар үр дүнтэй? Би даралт ихтэй нэгдүгээр хоёрдугаар хордлого авсан. Тэгээ биеийнхээ хордлогыг л тайлж байна да. Үрдөнгийн хувьд бол сайн байна уу? Энд яг 5 удаа нэг бүтэн курс гэсэн тэрэн дээр явж үзлээ л дээ. Би өөрөө болохоор савны хагалгаанд орсон. Тэгээ хагалгааны дараа хүндрэлгээд жоохон явж ярихад айгу тийм хэцүү гэж адинж явсан. Одоо яг миний энэ сууж байгаа сандал доороос нь төвөндөг. Эмэгтэй хүний одоо сав суулгах эмэгтэйчүүдийн өвчнөд илүү сайн 5 хоног явхад бол одоо бол би алхаж явхад ерөөсөө тэгж хатгаж өвднө гэсэн тийм ойлголт байхгүй. Анхнаасаа хийхгүй байсан. Өөрөө яг хийгээд ирсэн чи их зүгээр юм байна. Үн төлбөрийн хувьд үн төлбөрийн хувьд харьцангуй юу? Энд чинь дандаа солонгос тий аппаратууд байна л да энд. Тэгээд өдрийн 50000. Тэгээ энд байгаа бүх энэ юунууд дээр бол байж байгаа аппаратуудад орж болно. Тэгэл 5 удаа 25000. Харьцангуй нь бол хямдхан л да манай нөхцөлд их боломжтой. Ийм сайхан юм нээсэн бэ. Их таалагдчихэв. Энэ эмчилгээ